Зэрэгэт! Унда! Үндэсний их баяр наадмын өмнө төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өсвөр үеийнхэнд эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааны өдрийг улс орон даяар тэмдэглэдэг болоод 8 жил болж байна. Төрийн далбааны өдөр буюу Монгол бахархлын өдрөөр Монгол цэргийн сүр чавхаг харуулсан ёслолын жагсаалд зэвсэгт хүчин, хил хамгаалах ерхий газар, цагдаа ерхий газар, онцгой байдлын ерхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын албан агчид оролцлоо. Манай ард түмний эрхэм баяр Монгол наадмын эхлэл Монгол улсын төрийн далбааны өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Төрт ёсоо хүндлэн дээдэлж төрийн сүлдэндээ сүслэн залбирдаг ард түмний маань их баяр эхэлж байна. Манай үндэсний баяр наадам төрийн далбааны өдрөөр эхэлдэг нь ихэд бэлэгшээлтэй. Эрдэнэс улбаатаа Монгол төр 3 цагийн хэлхээнд өн мөнхөд оршиж улс орны маань бие даасан байдал хөгжил цэцгэлтийн сүр болсон эх оронч үзэл үндэсний ухамсарыг иргэд залуу үедээ уламжлан үлдээхэд энэхүү баярын учир утга чиглэгдэж байгаа юм а. Улсын их баяр наадмын өмнө төрийн далбааны өдрийг 7 сарын 10-ны өдөр тэмдэглэдэг. Энэ нь бол төрийн их баяр наадмын эхлэл болдог ийм сайхан уламжлалтай. Тэгээ өнөөдрийн төрийн далбааны цэргийн жагсаал их сайхан болж өнгөрлөө. Монгол улсын ерөнхийлөгч үг хэлж парадыг хүлээж авч ёслол төгөлдөр сайхан боллоо. Тэгээд нийт ард иргэдтэй, нийт наадамчидтай, нийт манай генералууд, цэргийнхэн бүх хүмүүстэй дотооддоо болон гадаадад цэргийн албан хааж байгаа нийт цэргийн албан хаагчдаа төрийн далбааны баярын мэндийг дахин хүргээд эрүүл сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 2000 гаруй албан агч оролцсон. Ёслолын жагсаалыг зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга Сүхбат командлсан юм а. Монгол улсын төрийн далбааны ёслолын арга хэмжээ сүүлийн 8 жил тасралтгүй явагдаж байна. За энэ жилийн ёслолын арга хэмжээ бас тодорхой онцлогтой гэж бид нар харж байгаа. Яагаад гэвэл тэгш шоонуудын жил тэмээ толгор төрийн 2225 их Монгол улс байгуулагчны 810 гээд ингээд жоохон онцлогтой ийм ёслолын жагсаал болж байна. За төрийн цэргийн ёслолын жагсаалд бол үндсэндээ Улаанбаатар цэргийн хүрээний анги байгаа боловч за дээрээс нь манай цагдаагийн ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хууль зохиолын их сургууль, за тэгээ онцгой байдлын ерөнхий газар, хил хамгаалах ерөнхий газар гэсэн ийм байгууллагууд оролцлоо. За нийтдээ бол үндсэндээ 23 хайрцаг буюу 2000 газрын албаагч оролцсон ийм жагсаал болж байна. Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалын дараа Монгол улсын ерөнхийлөгч Илбэгдойрч улсын хурлын дарга энх болд ерөнхий сайд Эрдэнэтнаар жанжин Сүхбаатарын өшөөнд цэцэг өргөж их эзэн Чингис хааны өшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм а.